Үндэсний баялагын талаар сүүлийн үед их олон талаас нь ярих болжээ. Монгол хүн өөрөө үндэсний баялаг мөнгө их нэгэн байхад эрдэс баялаг манай үндэсний баялаг хэмээн мэтгэх хүнч олон байна. Харин үндсэн хуулиндаа үндэсний баялаг мөнгө хэмээн зарласан цор ганц зүйл бол мал сүрэг юм. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна. Монгол улсын үндсэн хуулийн 5-5 Зуд турхан байгалийн гамшиг гэдэг монголчуудын тэр дундаа малчтын амьдрал ахуйг оргонгоор нөөцлөдөг аюул үлээ. Үүнээс үүдэх хохирлыг орчин үеийн санхүүгийн аргаар даван туулах тогтолцоог бий болгохын тулд малын индексжүүлсэн даатгал төслийг Монгол улсын засгийн газар Дэлхийн банктай хамтран амжилттай хэрэгжүүлсэн юм. Үндэсний баялаг болсон мал сүрэг түүнийг адгуулагч малчтын амьдрал эдийн засгийн хамгаалалттай болоход малын индексжүүлсэн даатгал бодит баталгаа болох учиртай юм. Иймээс 2014 онд малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг улсын их хурлаас батлан Монгол улс түүхэндээ анх удаа хөдөө аж ахуйн давхар даатгалын тогтолцоог хуульчилсан билээ. Хөдөө аж ахуйн давхар даатгал төрийн өмч товцоод компани 2014 онд Монгол улсын засгийн газрын шийдвэрээр үүсгэн байгуулагдаж 2005 оноос хойш Дэлхийн банкны тусалцаагаар хэрэгжсэн малын индексжүүлсэн даатгал төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Малын индексжүүлсэн даатгалыг улс орныхоо өнцөг булан бүрт аж төрийн сууж байгаа малчин түмэндээ бид бүхэн хүргэхээр ажиллаж байна. Бид бүхэн маань дан ганц малын индексжүүлсэн даатгал гэж бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт нэн шаардлагатай тулгамдж байгаа асуудал болох газар тариалангийн даатгалыг хэрэгжүүлэхээр 2016 оноос ажиллаж байна. Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог турших 10-аад жилийн хугацаанд 21 аймгийн 330 суманд нийтдээ 3800 гаруй даатгалын төлөөлөгч ажиллаж давхарцсан тоогоор 94 мянган малч өрх малаа даатгуулснаас 17 мянган 2.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан байна. 2014 онд малаа даатгуулсан 14331 малчин өрхөөс Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймагуудын 12 сумын 1291 малчин нийтдээ 62.8 сая төгрөгийн нөхөн төлбөрийг аваад байна. Малчид цагаагаар байнгын бэрхшээлд амьдарч байгаа хүмүүс. Энэ хүмүүсийг хамгаалах нэг л зүйл бий. Эрсдлээс. Тэр нь юу вэ? Гэхдээ даатгал гэж би ойлгодог юм л да. Даатгал бол яг хэрвээ хохирлоо гэж бодох юм бол зүгээр бурхан хайрлсан юм шиг л юм ороод байна. Би урд нь хэдийг өгчлөө гэдэг асуудал бол нэг бодогдохгүй л дээ. Гэхдээ энэ мөн ашигтай байгуулгана. Энэ мөн сайн хүмүүс нэг үүсгэн байгуулж гэсэн юм сэтгэл төрөл. Ер нь даатгуулсан хүмүүс малч биш. Барилга биш. Эд хөрөнгө даатгуулсан хүмүүс эрсдэл даатгалаас мөнгө авч хохирлоо барагдуулж байна. Ялангуяа автомашин төрөл бүр маш хэмжээгээр даатгуулдаг болж шин. Ингээд бодохоор ард ирээдүйд тэрний дотроос малчид бол ялангуяа малчид бол малын индексшин даатгуулд их баг гэхгүйгээр даатгуулж явах зайлшгүй шаардлагатай юм шиг үгийг ойлгож мал сүргээ даатгуулж явах нь хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна да. Ийштгэл заавалчгүй зууд болно гэж мал их даатгуулдаг гэдэг. Мэдээж малаас авч байгаа ашиг шин тэр үгдээс малаас зориулах хэрэгтэй, зарцуулах хэрэгтэй. Тэгээд тэр засгаас бас бодлого болж ажил болж менежмент хандуулж явах менежмент дэмжихгүй гэж яах вэ, дэмжлэг яах вэ? Зүгээр мал нэгэд хүн дөрөд ирж явах юу хэлэх нэг өөр тийм ээ. Яг малгад байгаа хүн чинь хамгийн гол нутаг, бэлчээр өнөө цагт ямар байгаа вэ асуудал. Хөлж яваа хаана бий болохгүй. Хаана сайхан нутаг өн тэндл хүн малахыг бодсон шүү дээ. Тэрнээс малыг нэг туугаал хөгөөл услаал нэг тойрч гутаал нэг юм байдаг юм биш шүү дээ. Тал хэр нутгийг эзэгнэн орших нүүдэлчин монголчуудын амьдрал байгальтайгаа яг туялдаатай. 4 цагийн эргэлтэд үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа эрхлэн амьдарч малынхаа буян хишгээр хувь хүн өрх гэр улс орнонд тижээгдэж байдаг монголчуудын амьдралыг байглаас нэг ч хором салгаж бодохын аргагүй.
Тиймээс монголчууд жилийнхээ өвөн байгаль цаг өөрийнхөө онцлогийг тусгасан нүүдэлчнийг их зурхайг бий болгосон билээ. Нүүдэлчин монголчуудын зурхай нь хэдэн мянган жилийн байгалийн хувьсэл хөдөлгөөн, давтамж, ургамлын гарц, үер ус, зуд зурхны үзэгдлийг урьдчилан тооцоолсон байдгаараа ихээхэн үн цэнтэй юм. Муу нүүрт химэх гал бичин жилийн зурхайд жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мундар ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац зарвин, мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Байгалийн гамшигт үзэгдэл байгаль дэлхийтэй холбоотой зүйлсүүд байгаа учраас энэ жилийн хувьд хаврын дунд сүүл сар руугаа хүйтэнжихүүн салхи шуургатай байх төлөвтэй. Зүүнний сардаач зарим газруудаар хур тундас муутай жил болно. Малчид хадлан тариаланчдын тухайд анхааралтай байх жил хэмээн буусан байх юм. Иймээс малчин та бүхэн байгалийн эрсдлээс үүсэх санхүүгийн бэрхшээлээ даван туулах хамгийн найдвартай баталгаатай арга зам болох малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулаарай. Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт жил бүрийн 4-р сарын 1-ээс 6-р сарын 30-ны хооронд болно. Энэхүү даатгал улс орон даяар амжилттай явхад даатгалын компаниудын тэр дундаа орон нутагт ажиллаж байгаа даатгалын төлөөлөгчдийн оролцоо маш чухал юм. Даатгалын төлөөлөгч гэдэг маань бол яг тухайн малчиндаа ойртож очдог хамгийн яг ингээд хувийн харилцаатай тийм хүнийг тэр төлөөлөгчээр сонгодог л доо. Тэгэхээр даатгалын бүтээтгүүнийг танилцуулж байгаа тэр төлөөлөгч бол малчингийн яг тухайн орон нутгийн нөхцөл байдал, амьдралын тэр хэм маяг бүгдийг ойлгодог учраас тэр төлөөлөгчөөр дамжуулж байгаа тэр даатгалт бол идэвхтэй оролцох тий. Хүмүүст нөгөө их малтай хэсэг хүмүүс байхад энэ бол малаа даатах зүг гэж яхад айлгаар цөөн малтай айлууд нь хамрагдах тургуу байдаг. Яг тэр амжиргааны их үсрэн мал гэдгээ хүмүүс мэддэггүй. Тэгээ би хамгийн гол юу хэлдэг хүмүүстэй хэлэхдээ бол тайлбарж хэлэхдээ бол ерөөсөө малын ашиг шимэнд амьдарч байгаа. Ядаж 1-2 малаа малдаа ирүүлээ цолооч. Тэгвэл ямар нэг эрсдлээс хамгаалах гэж хэлдэг. Малчд бол их хамгийн сайн хүмүүс. Би бол ерөөсөө энийг хэлнэ. Яг тэр аюу үнэнч. Жишээлбэл манд даатгцсан хүмүүс хизээч хэрэгж яддаггүй. Тэгээ энийг манай аймагтаа манаас бол хамгийн өндөр түвшинд малын даатгаж 70-80% даа. Малын индексжүүлсэн даатгалыг хөдөө аж ахуйн давхар даатгал компанитай давхар даатгалын гэрээ байгуулсан Монгол даатгал, Бодо, Миг, Practical, Тэнгэр, Монирэ даатгал компаниуд орон нутгах салбаруудаараа дамжуулан борлуулж байна. Эдгээр даатгалын компаниуд нь үйлчилгээний чанар, үйл ажиллагааныхаа зардлаар хоорондоо өрсөлдөх тул малчинтай эдгээрийг харгалзан даатгуулах компани сонгох боломжтой юм. Манай компани анх энэ төсөл хэрэгжиж ихснээс хойш ер нь явж байсан. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь оролцоно гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бас тодорхой шалтгаанууд бий. Тухайлбал Монгол даатгал компани 83 жилийн түүхтэй. Тэгээд бас харьцангуй бас малчтай. Малчид бол манай компани үйл ажиллагаа мэддэг. Нэг талаасаа бид нар өөрсдийн бүх аймаг суманд байгаа салбар сүлжээ сайтай бас даатгалын компани гэдэг үүднээс энд оролцож даатгалын ач холбогдлыг малчдад мэдрүүлэх. За мөн тэгээд даатгалын хүртээмж нэмэгдүүлэх энэ тал дээр бас өөрийн гэсэн давуу тал онцлог байгаа учраас ингэж оролцдог байгаа. Энэ зарчим бол та бүхэн бие биендээ тусалж байгаа дэмдээ дээс эрчимтэй олонний хүч оломгүй далаач гэж ярьдаг. Энэ зарчим дээр л үнэлж явдаг юм гол үйл ажиллагаа юм аа гэж онцлж хэлмээр. Бид нэр мэдж байгаачлан сүүлийн хэдэн жил маш их тийм их зөөлөн дулаан өвөл болоо ганцууд их баг боллоо тий. Тэгэхээр ерөөхдөө нэг Монгол хүний сэтгүүгээр хүмүүс нэг тодорхой нэг цаг хугацаанд нэг тайвширдаг тий. Ерөөхдөө тийм байдалд бол би бас нэг манай малчдаг би бас орчуу гэж бодоод байгаа юм. За тэгэхээр ерөөсөө нэг цагаараа байдаггүй гэдэг шиг цаг хугацааны давтамжтайгаар биднэрт бол аюул занал бол өргөлж занал хийлжил байна гэх нь бол тэгэхээр малчид бол ерөөхдөө энэ Монгол улс өөрөө засгийн газараасаа тий маш их хэмжээний цаг хугацаа зардал зарцуулж дээрээс нь Дэлхийн банкнаас дэмжиж даатгалын компаниудын оролцоотойгоор малчдыг ингээд байглаас энэ 100% хараат байдаг байдлаас нь салах гэж 10 жилийн их хүч хөдөлмөр зарцууллаа л да тий. Тэгэхээр ерөнхийдөө бол малчд маань энийг ойлгоод тий ерөнхийд
ер нь бол даатгалаа одоо хамрагдахын асуудлыг бол ерөөсөө өөрсдөө нэн тэргүүнд чухалчилжуулан тавих хэрэгтэй юм. Энэ нь бол нэгдүгээрт өөрсдийнх нь доктортой амжиргаа, өөрсдийнх нь үр хүүхдээ ирээдөө тий. Одоо нэг манай монголчууд ярьдаг шүү дээ, нөгөө баян хүннийг шуургана гэж ярьдаг тий. Одоо нэг дээр үеийн тэр зөөр өгнөхөөс л одоо бид нар салах хэрэгтэй байгаа юм тий. Тэгэхээр амжиргаагаа доктортой авч явах тий. За нөгөө талд нь болохоор энэ нөгөө талтай бол малчтад энэ бол санхүүгийн маш их мэдлэгийг олгож байгаа юм даатгал маань өөрөө тий. Хүн өөрсдийнхөө малчин гэр бүлийнхаа эрсдлийн менежментийг яаж авч явах вэ? Гэр бүлээ санхүүгийн хүндрэлээс яаж хамгаалах вэ? Нөгөө талдаа зах зээлийн харилцаанд бид нар яаж оролцох вэ? Жишээлх юм бол даатгал хийлгэснээр банкны зээл хөө буурна, наад захынтай хөө буурна, банкнд маань одоо нэг учрах эрсдэл маань багасна. За тэгээд цаашлаад маш олон тийм одоо санхүүгийн харилцаанд оролцоход бол даатгал маань бол улс хувир болж өгөх ёстой л доо. Ер нь бол малын индексч болсон даатгал. Манай компани бол ер 18 хэлбэрийн 32 төрлийн даатгалыг бол хийж байгаа. Үүнээс бол малын индексчсэн малын даатгал маань бол нэг төрөлдөө ордог тий. Бусдаас ямар онцлогтой гэхээр энэ даатгал маань бол улирлын чанартай. Одоо яг хавар төл дуусны дараа 4 сарын 1-ээс тий 6 сарын 30 хүртэл яваад тэгээд ер нь малчтай бол бүрийн хэмжээгээр хамруулдаг. Тэгээ эрт оныхоо одоо яг Монгол улсын нийт хэмжээний малын тоолго явсны дараа одоо ямар эрсдэл гарсан, ямар одоо амжилтанд хүрснээ тооцоод одоо тэр малчтайгаа харилцдаг ийм харилцааны хэлбэр байна. Одоо малаа хамгаална гэдэг маань бол одоо энэ манай Монгол улс чинь бол хөдөө аж ахуй тий мал аж ахуй маань бол тэргүүлэх одоо салбарыг нэг мал маань бол төр хамгаалдаг. Тийм болохоор бид нараас манай энэ хувийн хэмжээний компаниуд маань ашиг гэдгээсээ илүү бас төрийн энэ оролцоог дэмжиж ажиллаж байгаамаа. Тэгэхээр бол манай малчид малаа даатгуулна гэдэг маань төрөө дэмжиж байна. Төрөө дэмжнэ гэдэг нь төр маань компанитай зөв малчтаа дэмжиж байна л гэж нэг гурван ойлголтыг ойлгож болох юм. Үзэгч та бүхэн хөдөө аж ахуйн давхар даатгал компаниас эрхлэн хүргэж байгаа үндэсний баялаг нэвтрүүлгийн эхний дугаарыг хүлээн авлаа. Тал дүүрэн бэлжих, буянт мал сүргээ адуулан өсгөгч, малчин түмнийхээ амьдралыг байгаль, цаг үеийн болцшгүй эрсдлээс хамгаалах нь Монгол төрийн эрхэм зорилго билээ. Хөдөө аж ахуйн давхар даатгал энэхүү зорилгын төлөө ажиллаж байна. Хөдөө орон нутагт байгаа Монгол даатгалын компани төлөөлөгчнөр дамжаад малчин өрхүүд малын индексчүүлсэн даатгалд хамрагдаад мал сүргээ даатгуулснаас гадна Монгол улсын засгийн газрыг төлөөлж хөдөө аж ахуйн давхар даатгалын компани тухайн даатгалын компани даатгсан гэрээг бид бүхэн өөр дөр шилжүүлэн аваад маш их хэмжээний хохирол гараад таны иргэн малчны мал сүрэг хоригдсон тохиол бид бүхэн бол тэр бүхний ард нь бат зогсож тухайн ард иргэдийг хохирлгүй малчныг малтай болгох талд нь анхаарч гарсан хохирлыг хуулийн хүрээнд 100% барагдуулан ажиллахад бид бүхэн бэлэн байгаа.